393 дугаар анги. Галзуу хүү. Чүфэнтэй тохиролцсны дараа Жэям болон бусад ахлахууд бүлгэмүүд рүүгээ мэдээ хүргэн альвуулах хурдан парафаунд бэлтгэл цуглуулж эхэллээ. 1,50,000 парафаунд бэлтгэл цуглуулах гэж байдгаал шавхаж байв. Жэям тэр хэдийг завгүй байхад Чүфэн хамаагүй тайван байсан юм. Шүү Зонгио Гүбо хоёртой болон ертөнцийн сүнс бүлгмийн залуу үеийнхэнтэй ярилцахаас гадна шатар тоглож байлаа. Болж байгаа зүйлсийг мэдээчгүй байгаа алдарт тосгоны эмэгтэй сурагчид тэдэнтэй цуг өдөржин л тоглоом тоглож наргиж байлаа. Чүфэний тагнаж байгаа хүмүүс түүнийг зогсолтгүй харааж байсан юм. Харамсалтай нь тэдэнд хараахаас өөр хийж чадах зүйл байхгүй байв. Хэдэн өдрийн дараа суин цуглааны хамгийн оргил мөч ирлээ. Суин цуглаанд оролцсон бүх хүмүүс уулын оргил дээр эргэн цуглаж эхэлсэн юм. Бусад бүлгэм сургуулиудын захирал уудаж гарч ирсэн нь ёстой л сүрлэг болгож байв. Бодит байдлыг мэдээгүй хүмүүс алдарт тосгоныг бусад нутгуудын захирагчдыг урих чадaltaй болчихсон юм байна гэж итгэж байлаа. Суин цуглааны дүрмээр бол гоо бүсгүйчүүд таалагдсан суйт залууга олонний өмнө зарлаж гэрлэнэ. Чүфэн ч гоо бүсгүйчүүдийн дунд алдартай байсан юм. Жэцэмийн Шүү Зонгио хоёроос гадна хамгийн алдартай хүн нь Чүфэн байсан юм. 100 гоо бүсгүйчүүдээс 7 нь Чүфэнд сэтгэлээ илчилж түүнтэй гэрлэхийг хүссэн байв. Энэ бүхэн Чүфэнийг ч цочролд оруулсан юм. Үзэгчд хүртэл Чүфэнийг биширлээ. Харин Тан Ишио, Ба Юнфэй, Сон Цзинфэн, Лю Шаояо дөрөв уурандаа шүдээ зууж байлаа. Тэд яаж ч бодсон Чүфэн шиг нусгайгаас дорд үзэгдэнэ гэж төсөөлж байгаагүй. Гэвч 7 гоо бүсгүй сэтгэлд Чүфэн татгалцсан хариу өгнө гэж хэнч төсөөлж байсангүй. Энэ нь ч хүн бүрийг л цочролд оруулж шүүгэн дэгдээсэн юм. Гэхдээ Чүфэнтэй харьцуулахад хамгийн гайхшрал төрүүлсэн хүн нь Зилим байсан юм. Хүн бүрийн харахыг хүсэж байсан дагин тулааны бэлтгэлээ хийж байгаа нэрийдлэр суин цуглаанд оролцохоос татгалцсан юм. Бас тэр бэлтгэлээ дуусмагцаа хэнд сэтгэл алдарснаа өөрийн биеэр зарлана гэж амлалт өгөв. Зэлиний байр суурь маш онцгой болохоор алдарт тосгоныхон хүртэл яаж чадахгүй. Гэхдээ алдарт тосгон хүмүүсийг ахиад хэд хоног үлдэж Зэлиний зарлалыг хүлээхийг зөвшөөрсөн юм. Зэлин маш их алдартай байсан болохоор оролцогчдын 90% нь түүнийг сэтгэл алдарсан нэгнээ зарлахыг хүлээхээр шийдэв. Мэдээж Зэлинийг зарлах нь өөрсдөө байгаасаа гэж бэлэгдэшгүй мөрөөдлөөр дүүрсэн хүмүүс ч баггүй байлаа. Ахяад хэдэн өдөр өнгөрснөөр товлсон өдөр ирэхэд ганц л өдөр үлдлээ. Цуу яриагаар бол Жэям тэр хэд бэлтгэлээ базааж дууссан ба 1,50,000 ширхэг парафаунд бэлтэмлээ бэлтчихсэн байв. Бас ертөнцийн сүнс бүлгмийн дэд захирал Гао Цзийж Чүфэний байранд ирлээ. Бяцхан найз Чүфэн, энд чамд хэрэгтэй зүйлс байгаа. Эднийг бүгдийг чамд зориулж хийсэн. Тэд Гао Цзий нэг агуулгах цүнх гаргаж ирээд Чүфэнд өгөв. Дотор нь байгаа зүйлсийг шалгах үед 2 бэлтгэл болон 23 ширхэг довтолгооны сахиус байсан юм. Тэнд байсан 20-той бэлтгэл нь Чүфэний харж байсан 20-той бэлтгэлүүдээс ч аимшигтай байлаа. Тэр 20-той бэлтгэлийг уух юм бол Чүфэн шууд парафаундын 7 дугаар төвшөнд орно. Нэмээд тэнгэрийн цахилгаанаа ашиглах юм бол парафаундын 9 дугаар төвшөнд орно. Парафаундын 9 дугаар төвшөнд орсныхон дараа элит зэвсгээ ашиглавал ямар их хүчтэй байхыг Чүфэн өөрөө хүртэл гадарлаж байлаа. 20-той бэлтгэлээс гадна эмчилгээний бэлтгэл байв. 20-той бэлтгэлийн сөрөг нөлөө маш хүчтэй болохоор эмчилгээний бэлтгэл ядаж л өвдөлтийн намдаж өгнө. Харин 23 ширхэг довтлохооны сахиус ер бусын харагдаж байлаа.
Тэд дотроо маш их хүч агуулж байсан ба цэнхэр сүнсний тойрог устгахаас гадна Тэнгэрийн төвшний хүн рүү дайрч гэмтээхээс авахуулаад алгах чадaltaй байлаа. Энгийн цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч хүртэл ийм довтлогооны сахиус хийж чадахгүй. Зөвхөн сүнсний тойрогт мэргэссэн ер бусын чадaltaй, туршлагатай хүн л ийм сахиус хийж чадна. Дэд захирал Гав, ажил удсан дуучлаарай. Чүфэн би таны ачийг хизээч мартахгүй. Чүфэн дэд захирал Гав руу ширтэх үедээ түүнийг хэдхэн өдрийн дотор маш их хөгшөрснийг анзаарсан юм. Хоёр нүд нь цоггүй болж царай нь сон хийж цайсан байв. Түүний яагаад ингэж гундсныг Чүфэн ядах юмгүй ойлгосон юм. Чүфэний асуусан зүйлсийг хийх гэж тэр бүх энерги дайчилж өндөр төлөөс төлсөн нь ээлт байлаа. Бяцхан найз Чүфэн тэгж хэлэх хэрэггүй дээ. Би ертөнцийн сүнс бүлгмийн дэд захирал байж чамайг хамгаалж чадахгүй байна. Би үнэхээр өөрөөсөө ичиж байна гэж дэд захирал Гав санаа алдан хэллээ. Дэд захирлаа, ертөнцийн сүнс бүлгэн бол сайн бүлгэм. Би ертөнцийн сүнс бүлгэмд удаагүйч гэлээ бүлгмийнх нь надад маш дотн мэдрэмж төрүүлдэг. Жишээлбэл та надтай ямар ч хамааралгүй байж намайг ертөнцийн сүнс бүлгмийн гишүүн учраас бүхнээ дайчилж байна. Чүфэн би танд чин сэтгэлээсээ талархаж байгаа болохоор ичих хэрэггүй дээ. Ичих ёстой хүн нь би өөрөө. Би хийх үйлдэлийнхээ үр дагаврыг боддоггүй яаруу гэдгээ сайн мэднэ. Миний тарих асуудлуудыг цэвэрлэнэ гэвэл мүд дуусахгүйц. Гэхдээ надад асуудал тарих чадвар байвал тэрийг шийдэх чадвар байгаа. Би бие даагаад сайхан амьдарч чадна. Тиймээс та санаа зовох хэрэггүй дээ. Маргааш би эндээс аюулгүй зугтана. Бас тэд шунлынхаа хариуд маш өндөр төлөөс төлөх болно гэж Чүфэн чин сэтгэлээсээ итгэл дүүрэн хэллээ. Чүфэний итгэл дүүрэн үгийг сонссон дэд захирал Гавч тайвшран инээмсэглээд ингэж хэлв. Чи бол миний харж байсан хамгийн галзуу хөө. Бас миний хамгийн их биширч байгаа хөө. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 394 дугаар анги. Асуура сүнс сүхний хүч чадал. Чүфэний төлөвлөгөө маш энгийн байсан юм. Жэян тэрхэд асуура сүнс сүхийг авахар бүрэн шийдсэнийг Чүфэн мэдсэн даруйда тэдний эсрэг төлөвлөгөө гаргасан. Жэян тэрхэдтэй солилцсон гэж тэр худал хэлсэн юм. Анхнаасаа солилцоо хийх бодол Чүфэнд байгаагүй юм. Тэдний элит зэвсгийг авах шунлын ашиглан тэднээс 1 сая ширхэг парафаунд бэлтгэл авахар төлөвлөсөн байв. Парафаунд бэлтгэлийг авсныхаа дараа тэр гарааж тасдахгүй, элит зэвсгэж өгөхгүй шууд зугтана. Үүний тулд тэр 20-той бэлтгэл болон довтлогооны сахиуснууд дэд захирал Гавгаас авсан юм. Түүний бэлтгэл хангалттай ч гэлээ маш их эрсдэлтэй гэдэг нь нууц биш ээ. Түүнд бүтлгүйтэх эрх байхгүй. Бүтлгүйтгэл юм бол Чүфэн өгөхөөс өөр аргагүй болно. Товлсон өдрийн өглөө Чүфэн эртлэн босоод өнөөх 20-той бэлтгэлийг амандаа хийж хадгалав. Тэгээд Жэян тэр хэдийн эрхийг хүлээн суулаа. ертөнцийн сүнс бүлгмийн дэд захирал Гао, Шу Зонгю, Губо болон бусд нь аль хэдийн ирчихсэн зогсож байв. Эцэст нь хаалттай хаалгач нээгдэн 7 хүн орж ирлээ. Орж ирснийхэн дараа Жэян олон зүйл ярилгүй 7 агуулгах цүнх гаргаж ирээд Чүфэний өмнө тавиад ингэж хэллээ. Бүх парафаунд бэлтгэл бэлэн болсон. Нэг ширх гэгч дутаагаагүй. Шалгаж үзээд асуура сүнс сүхэ баруун гартайгаа өг. Жэяныг үгээ хэлж дуусгах үед бусад 6 Чүфэнийг тойрон зогслоо. Тэд Чүфэнийг зугтахвэ гэхээс айж байсан юм. Мянган мангас уулын газар доорх ордонд тэд Чүфэний хийсэн техникийг харсан болохоор зугтахаас нь сэргийлэх арга хэмжээ авахаас өөр аргагүй байв. Чүфэнч нэрлэхэлгүй гараа даллан 7 ширхэг агуулгах цүнхийг алган дээрээ авч ирээд шалгалаа.
Бүгд жинхэнэ парафаунд бэлтгэл байсан ба бүрэн байсан юм. Чүфэнч дотроо битүүхэн баярллаа. 1,50,000 ширхэг парафаунд бэлтгэл бол түүний хүчийг ихээр нэмэх асар их нөөц баялаг. Агуулгах цүнхнүүдийг хураасныхаа дараа Чүфэн удаанаар өндийн босоод Асура сүнс сүхээ гаргаж ирээд тэдэн рүү ширтэн ингэж хэллээ. Мэдээж би амлалтаа биелүүлнэ. Гэхдээ би хэнд нь Асура сүнс сүхээ өгөх вүлээ? Чүфэний гаранд байх Асура сүнс сүхийг харсан 7 хүн өөрсдийн эрэхгүй шүлсээ залглаа. Учир нь энэ энгийн элит зэвсэг биш. Харин эзнээ сонгодог жинхэнэ элит зэвсэг. Би энэ элит зэвсгийг овг руугаа авч явж ахлагчтай үзүүлэх хэрэгтэй. Үүнийг нээхийн тулд ахлагч шалгах хэрэгтэй. Гэж Жиан амнэлээ. Босд нь ч эсэргүүцсэнгүй. Тэд Асура сүнс сүхийг хэнд яаж өгөх аль хэдийн шийдчихсэн байсан юм. За, настан Жиан, бариад аваарай. Гэд Чүфэн хөнгөн инээмсэглснийхэн дараа гараа томоор даллан Асура сүнс сүхээ дээш шидэв. Гэхдээ Чүфэний шидэлт их хачин байсан юм. Тэр Жиан руу биш, харин дээшээ сүхээ шидсэн юм. Яг энэ мөчөд хүмүүрэл дээрээс бууж ирж байгаа Асура сүнс сүх рүү ширтэж байхад Чүфэн амандаа хадгалж байсан хориотой бэлдэмлээ залгин боловсруулж эхлэв. Үүнийхэн хажуугаар Тэнгэрийнхэн цахилгааныг эдвэгчүүлж, тулааныхан хүчийг асар хурдтай нэмлээ. 4-р төвшин, 5-р төвшин, 6-р төвшин, 7-р төвшин, 8-р төвшин, 9-р төвшин. Чүфэний тооцоолж байснаар түүний тулааны төвшин парафаундын 9-р төвшөнд орсон юм. Чүфэнч хүч чадал нь аимшигтай нэмэгдсэнийг мэдрэв. Түүний бие нь дотроо агуулж байгаа энерги тэсэлгүй дэлбэрэх гэж байгаа мэт санагдаж байлаа. Чүфэн гинэт угсхийн хаалганы зүг нэслээ. Муу шүү, тэр цугтаж байна. Яг энэ үед хүмүүрэл Асура сүнс сүх рүү ширтэж байсан болохоор Чүфэнийг анзаараагүй юм. Чүфэнийг арай гэж анзаарах үед тэр гэрлийн цацраг болон аль хэдийн ордны таазыг цөмлөн дээш нээсэв. Асура сүнс сүхийг төрүүлээд бариад ав. Түүнийг харсан Жияны царай нь ховрон гараа томоор даллах үед татах хүчний энерги ялгаран Асура сүнс сүхийг бариад авлаа. Асура сүнс сүхийг барьсан даруйда тэр сүнсний тойрог бүтээн Асура сүнс сүх Чүфэн хоёрын холбоог таслахыг оролдов. Түүнийг сүнсний тойрогоо бүтээж дуусвуу үгүй юу? Түүний гарт байсан Асура сүнс сүх гэрлийн цацраг болон алга болчихов. Тэнх хөгшин, чи үнэхээр өөрийгөө Асура сүнс сүх бид хоёрын холбоог тасалж чадна гэж бодоо юу? Энэ сүх аль хэдийн надтай нэгэн бүхэл болчихсон. Миний хүслээр гарч ирж, миний хүслээр алга болно. Надаас өөр хинч үүнийг удирдах чадахгүй. Яг энэ үед Чүфэний галзуу инээх чимээ тэнгэрээс сонсогдлоо. Толгоо өндийлгэн харвал Чүфэн аль хэдийн таазыг цөмлөд гарчихсан байсан ба Асура сүнс сүхээ атгаад тэнгэр дээр зогсож байв. Түүнийг ал амьд үлдээж болохгүй шүү. Яг энэ үед Жияанч галзууртлаа уурлав. Тэр бүх боломжийг гадарлан бэлэн байдалтай ирсэн ч гэлээ Чүфэний өрхөнд орсон байлаа. Муу бяцхан ловирчин биднийг хуурна гинэ. Өнөөдөр чи өөрөө л эхэлсэн болохоор бидний амийг аварсан гэж шалтак тоожох хэрэггүй шүү. Бусад 6 ч бас уурандаа шүдээ зуув. Тэдний царай нь ихээр ховирч араараасаа өрөөнөөс гарч Чүфэний хойноос нэслээ. Гэвч Чүфэн юу гэж тэднийг хүлээж зогсохов дээ? Чүфэний хүч одоо Тэнгэрийн төвшний хүмүүстэй тулалдах чадaltaй болсон ч гэлээ Тэнгэрийн 5-р төвшний ертөнц бүтээгч түүнд арай агтна. Тиймээс түүний хамгийн эхний зорилго бол зугтах. Гэвч Чүфэнийг холдож амжихаас өмнө агаар хэлбэлзэх шиг болж цэнхэр өнгөтэй сүнсний тойрог тэнгэр газрыг бүрхэн замын хаалаа.
Чүфэнийг амлалтандаа хүрэхгүй зугтах байх гэж тэдний тавьсан сүнсний тойрог байсан юм. Чүфэн, чи одоо хаашаа зугтаж чадах юм? Сүнсний тойрог өөсвөө үгүй юу 2 хүн доороос нисэж ирлээ. Тэд бол Жеовгийн 2 настан ба Тэнгэрийн 1-р төвшнийх. Цагаа боллоо. Та 2 дээр асуураа сүнс сүхнийхэн хүчийг туршиж үзнэ. Гэвч Чүфэн тэднээс айна гэж юу? Тэр гэнэт асуураа сүнс сүхээ томоор даллах үед хавирган сар хэлбэрт энергийн цавчилт гэрлийн хурдаар гарлаа. Энергийн цавчилт хэдэн 10 метр урт байсан ба харангийн туяа цохилох мэт анивчиж байв. Салхи зүсэн ирж яваа чимээн чонын уйля сүнсний орилон мэт сонсогдож нисэж өнгөрсөн газар бүртээ орон зайн доголдол үүсгэж байлаа. Муу шүү. Яг энэ үед Жеовгийн 2 настангийн царай нь маш ихээр ховрон битүүхэн хараалаа. Өөдөөс нь ирж байгаа хар өнгийн энергийн цавчилтаас тэд үхлийн аюул мэдэрч байв. Гэвч тэднийг хөдөлж амжихаас ч өмнө энергийн цавчилт аль хэдийн Тэнгэрийн 1-р төвшний 2 тулааны мастрыг тасчин хайсан юм. Тэдний оюун ухаан сүнс хүртэл бүр мөсөн устсан байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.